2015 оны өвөл Хятадын Шанси мужийн Донгбао тосгоны иргэнлий халаасандаа сохор зоосчгүй үлдээд байв. Түүнд мөнгө олох ганц л зам байсан нь шөнөөр оршуулгын газар орж 7 хоногийн өмнө нас барсан 20 настай охины цогцыг ухаж авах байлаа. Тэрээр цогцыг шуудаалж аваад хар цагад бэлэн хүлээж байдаг зуурчлагчид 85,000 юань буюу ойролцоогоор 40 сая төгрөгөөр худалдаджээ. Тэр охины цогц хэдхэн цагийн дараа өөр нэгэн нас барсан залуугийн сүнсэн эхнэр болох хормын дашинзаа өмсгчтэй байв. Үхэл бол бүх зүйлийн төгсгөл гэж та боддог уу? Тэгвэл Хятадын зарим бүс нутагт үхэл бол ердөө л хормын бэлтгэл ажил юм. Хятадаар үүнийг Мэнхун буюу сүнсний гэрлэлт гэж нэрлэдэг. Энэ бол зүгээр нэг мартагдсан түүх эсвэл аим шиг кино биш. Энэ бол 21-р зууны супер гүрэн Хятад улсад яг одоо бидний амьдарч буй энэ цаг үед нууцаар үлдэгцээр байгаа бодит үний юм. Амьтдаа хантай болж амжаагүй залуус зориулж өгсөн хойно цогцыг нь ухаж гаргаад гэрлүүлдэг энэ зан үйл яагаад өнөөдрийг хүртэл оршсоор байна вэ? Энэ соёлын цаана ямар аимшигт нууц хэдэн 100 сая долларын далд бизнес нуугдаж байгааг өнөөдөр ухаж үзцгээе. Энэ соёлын үнэт суурийг ойлгохын тулд бид Хятадын уламжлалт сэтгэлгээний гүн рүү өнгөх хэрэгтэй. Күнзийн сурталд эцэгхээ хүндэтгэх соёл хамгийн чухал тооцогддог. Үүний хамгийн том илэрхийлэл бол үр удмаа үлдээж өвөг дээдсийнхээ тахилыг үргэлжлүүлэн авч явах явдал юм. Хятадуудын итгэл үнэмшлэр хүн үхэхэд сүнсэн шууд алга болчихдоггүй. Харин хойд насндаа яг л амьд хүнийх шиг амьдардаг ажээ. Тэдэнд байшин, машин, мөнгө бас хамгийн гол нь хань ижил хэрэгтэй. Хэрв залуу хүн гэрлэж амжилгүй, хүүхэдгүй насан эцэслвэл түүний сүнс хойд насндаа мөнхийн ганцаардал зовж, өнчин сүнс болон хувирдаг байв. Ийм сүнснүүд уурлаж хилэгнэн, амьд үлдсэн гэр бүлийнхэндээ гай зовлон өвчин эмгээг, ургац алдалт, азгүйтэл авчирдаг гэж айдаг ажээ. Ялангуяа эрэгтэй хүүхэд нь гэр бүлгүй өвөд болвол өвөг дээдсийн тахилын ширээнд түүний нэрийг залах эрхгүй болдог байна. Мөн Хятадын гэр бүлийн уламжлалт эрэмт маш чухал. Гэр бүлийн бага хүн том ахаасаа өмнө гэрлэж болдоггүй бичигдээгүй хуультай. Хэрв том ах нь гэрлэж амжаагүй өвөд болчихвол бага хүүгээ гэрлүүлэхийн тулд заавал нас барсан ахт нь сүнсэн эхнэр олж өгч эхлээд түүнийг гэрлүүлэх шаардлага гардаг байжээ. Эмэгтэйчүүдийн хувьд ч энэ соёл маш хатуу байв. Гэрлэж амжаагүй нас барсан охины тахилын хавтанг төрсөн гэрийн тахилын ширээнд тавихыг хориглодог. Учир нь охин хүүхэд өөр айлын хүн болох ёстой гэж үздэг тул түүний сүнсийг гэрлүүлж өөр айлын оршуулгын газарт аваад явахгүй бол тэр сүнс төрсөн гэртээ гай тарьдаг гэж үздэг байжээ. Мэнхун соёл яг хэзээнээс эхэлсэн бэ? Түүхэн сурвалжид бичгүүдийг сүхвэл энэ нь 3000 гаруй жилийн өмнөх Шан улсын үеэс эхэлдэг. Зүүн Жоо улсын үед бичигдсэн Жоо Ли хэмээх төрийн ёслолын бичигт нас барсан охид хүүгүүдийг хооронд нь гэрлүүлэхийг хатуу хориглосгоо гэсэн заалт байдаг. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл бүр 3000 жилийн өмнө ч энэ зан үйл нийгэмд маш түгээмэл байсан тул төрөөс хориглох арга хэмжээ авч байжээ. Гэвч энэ соёлыг хаадад өөрсдөө ч дагаж байсан түүх бий. Хамгийн алдартай жишээ бол Уран улсын үеийн Сууд цэргийн чанжин Вэй улсыг үндэстэгч Цао Цао юм. Түүний хамгийн ухаалаг хайртай хүү Цао Чон 13 наснда хүнд өвчнөөр таалал төгсжээ. Цао Цао хүүгийнхаа үхэлд туйлын их гашуудаж түүний хойд насндаа ганцаардуулахгүй тулд тэр хавьд нас барсан язгууртан айлын Жэнгэх охины цогцыг хайж олуулан ордондоо асар том хурим үлдэж хүүтэйгээ хамт нэгэн булшинд оршуулж байжээ. Тан улсын үед Мэнхун бүр дээд зэгтээ хүрсэн. Тэр үеийн баян чинэлэг иргэд язгууртнууд нас барсан хүүхдүүддээ зориулж сүнсний зуурчлагч нарыг бүлсэлдэг байв. Эдгээр зуурчлагчид амьд хүмүүсийн гэрлэлтийг зуучилдаг шиг нас барсан хүмүүсийн нас, зурхай, нийгмийн статусыг нь тааруулж гэрлүүлдэг тусгай мэргэжилтнүүд байлаа. Шун улсын үеийн түүхч Жоо Ми өөрийн тэмдэглэлтэй хэрв залуу хүмүүс хурмаа хийж амжилгүй өгвөл хоёр гэрийнх нь зуурчлагч явуулж зурхайг нь үзүүлнэ. Тэгээд тохирвол шинэ хувцас хийж хурмын найр хийнэ. Төгсгөлд нь хоёр талын цаасан хүүхэлдэйг хамт шатаадаг гэж бичиж үлджээ. Тэгвэл яг энэ ёслол ямар процессор өрнөдөг юм бэ?
Хэрэв та өнөөдөр Хятадын Шанси эсвэл Хянан мужийн азлагдсан тосгонд очиод ийм хурим үзвэл таны ар нуруугаа лав хүүт оргих байх. Мянхууныг үлдэхдээ яг л амьд хүмүүсийн хурим шиг бэлтгэдэг. Эхлээд жуучлагч олно. Дараа нь бэр гуйх ёслол болно. Сүйд залуугийн гэр бүл сүйд бүсгүйн гэр бүлд бэрийн энж төлнө. Энэ мөнгө нь амьд хүмүүсийнхээс дутахгүй, заримдаа бүр илүү өндөр байдаг. Хурмын өдөр ирэхэд бүх зүйл хачирхалтай уур амьсгал шилжинэ. Хурмын танхимын голд амьд сүйд залуу бүсгүйн оронд тэднийг төлөөлж цаасаар хийсэн хүний хэмжээтэй хүүхэлдэйнүүдийг суулгадаг байна. Бүр зарим тохиолдолд тэдний амьд ахуйн зургийг модон сандал дээр байрлуулдаг. Зочид ирж баярын хоол идэж уламжлалт хөгжмийг шиглэж хэн ч чанга инээж зүрхэлдэггүй. Энэ бол баяр хөөр ба гашуудал зэрэгцсэн хачирхалтай театр шиг үзүүлбэр болдог аж. Ёслолын хамгийн аимшигтай хэсэг нь оршуулгын газар дурмав. Сүйд бүсгүйн цогцыг өөрийнх нь анхны булшнаас ухаж гаргадаг. Хятадууд үүнийг булш шилжүүлэх ёслол гэдэг. Охины яс эсвэл цогцыг шинэ хурмын хувцас гоёл чимэглэлээр хувцаслаж сүйд залуугийн булш руу авчирна. Тэнд хоёр авсыг зэрэгцүүлж тавиад нэг дор хамт оршуулдаг. Ингэснээр тэд хойд насандаа албан ёсны эхнэр нөхөр боллоо гэж үзнэ. Үүний дараа тэдний хойд насандаа дутагдах зөөлгүй амьдрах гэж цаасаар хийсэн тансаг хаус, орчин үеийн ухаалаг утас, машин, тэрч байтугай цаасан үйлчлэгч нарыг шатааж утаагийн тэнгэрт өддөг байна. Гэвч энэ ёслол зөвхөн хуучны зан үйлээрээ үлдсэнгүй. Хятадын эдийн засаг сүүлийн 30 жилд өсрөнгүй хөгжиж хүмүүс асар их мөнгөтэй болсон. Ялангуяа Шансын мужийн уул уурхайн эдэд нүүрсний баячууд хүүгийнхээ хойд насны хуримд сая юан зарцуулах чадвартай болжээ. Үүнээс үүдэж мянхуун соёл асар том харанхуй бизнес, гэмт хэргийн сүлжээ болон хувирсан юм. Эрэлтэн нийлүүлэлтээсээ давсан учраас эмэгтэй хүний цогцос хар захад хамгийн эрэлттэй бараа болов. Зүгээр нэг хэдэн жил болсон эмэгтэйн яс хар захад 20 сая төгрөг хүрдэг бол дөнгөж саяхан нас барсан шинэхэн цогцос бүр 120-оос 200 сая төгрөг хүрдэг гэнэ. Үнэн нь тухайн эмэгтэйн нас, царай, зүс, боловсролын түвшингээс хамаарч өснө. Их сургуулийн дипломтой залуу охины цогцос хамгийн үнэтэй. Үүнээс болоод Хятадд гуншны хулгайчдын бүхэл бүтэн маф үүссэн байдаг. Тэд эмнэлгүүдийн совилогч моргийн ажилчидтай холбогдож аль айлын залуу охин үхэхийн даваан дээр байгааг үргэлжлэж мэдээлэл авдаг. Оршуулга дуусангуй шөнөөр явж цогцыг нь ухаж аваад баян айлуудад зуучлан зардаг байна. 2021 онд Хятадын алдартай сошиал медиа одод болох Луосяо Маози гэх охин лайвын үеэр амиа хорлоход түүний цогцыг чандралах ганцын ажилтан хулгайлж сүнсний гэрлэлтийг хар захад зарах гэж байгаад баригдсан дуулаа Хятадыг тэр чигтэн зочоож байлаа. Бүр цаашлбал бэлэн цогц олдохгүй болохоор амьд хүмүүсийг алж цогцос бэлддэг аимшиг цуврал алуурчид бий болсон юм. 2006 онд Сон Тянчо гэх чэтгээд 6 эмэгтэйг дараалан хороожээ. Тэрээр хохирогчтой алсныхаа дараа цогцыг нь сүнстэй гэрлэлт хийхийг хүссэн гэр бүлүүдэд шинэхэн цогц хэмээн бүгдийг нь зарж борлуулсан байдаг. 2016 онд Ма Чонхуа гэх зээр сэтгцийн өөрчлөлттэй өөрийгөө хамгаалж чадахгүй хоёр эмэгтэйг хүүрч дагуулan яваад хордуулж амийг нь хороосон. Тэрээр цогцос бүрийг 20 сая гаруй төгрөгөөр Шансын мужийн баян айлуудад хүүгийнх нь сүнсний эхнэр болохоор зарж байгаад цагдаа нарт баригдсан юм. Түүнд шүүхээс цаазын ял гоноосон байдаг. Хятадын засгийн газар үүнийг зүгээр хараад суугаагүй. Бүр 1953 онд Мао Зедуны үеэс эхлэн мянхууныг хуулиар хатуу хориглож феодалын үеийн мухар сүнсэг гэж үзэж ирсэн. Өнөөдөр ч гэсэн Хятадын эрүүгийн хуулийн заалтаар цогцос хулгайлах, доромжлох, худалдаалах нь 3 хүртэлх жилийн хойрох ялтай. Хэрэв хүний амь хороосон бол шууд цаазын ялтай. Гэвч яагаад энэ хууль хэрэгжихгүй 3000 жилийн зан үйл устдаггүй вэ? Үүний цаана Хятадын орчин үеийн нийгмийн хамгийн том эмгэнэл нуугдаж байна. Энэ бол Хятадын нэг хүүхэд бодлогын аимшиг туршиг юм. 1979 оноос 2015 оны хооронд үргэлжилсэн энэ бодлогын улмаас Хятад гэр бүлүүд ганцхан хүүхэд төрүүлэх хэрэгтэй байв. Уламжлалт сэтгэхгүйгээрээ тэд заавал хүү төрүүлэхийг илүүд үзэж охин үүрэг үүрлүүдийг асар олноор нь үр хөндүүлж байлаа. Үүний үр дүнд өнөөдөр Хятадд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэнцвэргүй байдал асар их болсон. Өнөөдөр Хятадд эмэгтэйчүүдээс
30 гаруй саяар олон эрэгтэйчүүд амьдарч байна. Тэдний хятадд Гуангун буюу бүдүүн мөчир гэж нэрлэдэг. Эдгээр 30 сая гаруй эрчүүд амьтдаа хизээч ихнэр олж чадахгүй. Энэхүү амьдын ганцаардал нь өгсөний дараа ч үргэлжлэн хийж эцэгчүүд нь туйлыг айдаг. Тэд амьтдаа хүүдээ ихнэр авч өгч чадаагүй гэх бурууга цагаатгахын тулд өгсөн хонин ч хамаагүй, хууль бусаар ч хамаагүй цогцос худалдан авч сүнстэй нь гэрлүүлдэг хамаг учир байгаа юм. Мэнхун буюу сүнсний гэрлэлт бол зүгээр нэг хуучирсан мухар сүсэг биш. Энэ бол хүний сэтгэл зүй, үр хөвгтэй гэсэн эцэгхийн сохор хайр, хойд насны гүн айдас, нөгөө талаас мөнгөний төлөө амьд хүнийг залхаас босохгүй болсон хүний шунал тачаал хэрхэн нэг дор огтлолцож болдгийг хамгийн аимшигтай жишээ юм. Өнөөдөр Хятад улс сансарт пуужих өргөж, тийм л оюун ухаанаар дэлхийг тэргүүлж байгаа ч азлагдсан уулын тосгоны харанхуй буланд шөнийн цагаар хүүхсдийн хурмын дуу хишигдэж шинэхэн булшнууд ухагцаар л байна. Нийгэм хэдий хөгжсөн ч хүний доторх эртний айдас тийм ч амархан өсдөггүй ажээ. Соёл уламжлалаа хадгалж үлдэнэ гэдэг сохроор дагна гэсэн үг үү, эсвэл хүний амь нас нэр төрөөс жүнтэй ёс заншил хийж байх ёстой гэж үү? Та энэхүү чихүүц дүрм харанхуй соёлын талаар юу гэж бодож байна вэ? Сэтгэгдэл хэсэгт өөрийн бодлоо үлдээгээрэй. Хэрвээ энэ бичлэг танд шинэ мэдлэг өгч сонирхолтой байж чадсан бол лайк дарж сувгийг маань дэмжихээ мартаоцай. Сувгаа дагаад хонхоо дарчвал дараагийн сонирхолтой нууцлаг дугааруудыг цаг алдалгүй үзэх болно. Түр баяртай. Дараагийн дугаараар уулзцгаая.